Volume Plus GGN өнөөдрийн Plus News мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд Оскарын хамгийн шилдэг хувцлалтууд, Netflix-ээр гарах цоо шин аимшиг кино, өчигдөр болоод өнгөрсөн Оскарын талаарх сонирхолтой баримтууд, шин бас дахин шин кино мэдээллүүд хүрэх тул суугаас солилгүй Plus News-тэй хамт байгаарай. За юу яцхан Volume Plus ингүүлэн байна. Өдрийн мэнд тийм аа залуус ажлын өдрөө ирч хүчтэй эхлүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тэг мэдээж би өнөөдөр шин мэдээлэлтэй хүрэлцэн ирсэн байгаа. Тэг сонирхолтой содон шинэлэг entertainment мэдээллийг өдөр болгон манай Plus News хөтөлбөрөөр хүлээн авахаа бол та нар мэдж байгаа хаа. За тэг Оскарын наадам болох гэж байгаатай холбогдуулаад тус наадмын талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэсэн байгаа. Дуулан шууган тагаар энэхүү наадам маань ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Тэг манай Монголын цагаар бол 3 дугаар сарын 5-ны өдрийн 6 цаг 30 минутанд Монголд HD телевизээр шууд дамжуулалтыг хүргэсэн байгаа. Та нар ч гэсэн бас үзсэн гэдэгт итгэлтэй байна. За тэгвэл улаан хевсний ёслол ямар ч наадамд маш чухал байр суурийг эзэлдэг байгаа. Одоо миний хүрэх мэдээ бол тус ёслолын үйл ажиллагааны улаан хевсний үеэр хамгийн гоё хин ямар гоё хувцастай ирсэн бэ гэдэг талаар байна. Тэг миний танилцуулах ихний хүн бол тэнд байсан хүн бүрийн харцыг булаач чадсан Wonder Woman киноны гол дүр Gal Gadot байна. Энэ үдшийг түүний гоёл бол Givenchyгийн саарл Silver өнгийн гялалцсан даашин байлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй бас цовоо харагдаж байна. За тэгээ дараагийн сайхан бүсгүй бол Dior-ийн мөнгөлөг өнгөтэй даашинзыг сонгосон жүжигчин Jennifer Lawrence байсан. Гялтгансан мөнгөлөг саарл түүний даашинз хадагтай Lawrence-ыг бол төгс сайхан харагдуулж чадчихсан. За тэгээ энэ үдшийн бас нэгэн гоо үзэсгэлэн бол яахын аргагүй жүжигчин Nicole Kidman байсан. Өдгөө 50-таж гэсэн жүжигчин бүсгүй маань гал асаасан сайхан бүсгүйчүүдийн нэгт багтсаар байгаа. Тэгээ энэ үдшийн түүний гоёл Armani-гийн хөхөнгөтэй даашинз байлаа. Тэгээ түүний цайвар шаргал үс цагаан арьсанд нь энэхүү даашинз үнэхээр сайхан зогтчихсан. Дараагийн алдартан болвол сүүлд Suicide Squad киногоор үзэгчтэй хайрыг татсан жүжигчин Margot Robbie байсан. Чадварлаг жүжигчин Margot-ийн сонгосон даашинз бол Chanel-ийн Haute Couture цагаан өнгийн тэгээ энгийн мөртлөө маш хээнцэр тэмж байсаалаа. За тэгээ миний онцлог сүүлийн алдартан бол өнгөрсөн жил La La Land киногоор Оскарын шагналуудыг жиггэн хуу хамсан жүжигчин Emma Stone байна. Тэрээр энэ үдэш Louis Vuitton-ы хослолоор гоён ирсэн байна. Түүний хувьд бол яах аргагүй олны дундаас онцгорч байсан гэж хэлж болно. За дараагийн хүрэх мэдээ болохоор Netflix-ийн нэгэн кино Rotten Tomatoes дээр 100% рейтингтэй байгаа юм байна. За бидний хайртай стриминг үйлчилгээний компани кинонд дурлагчдын үнэн хайруулсан Netflix Испани хэл дээрх Veronica нэртэй аимшиг кино гаргасан байна. За тэгээ бас болоогүй энэ кино нь Rotten Tomatoes буюу кино үнэлгээний хамгийн алдартай. За тэгээд бас хамгийн үнэн үнэлгээтэй сайт дээр 100% үнэлгээтэй олчихсан явж байгаа юм байна шүү. Тэгээд товчхон киноны талаар танилцуулах юм бол гол дүрийн өсвөр насны охины талаар гарч байгаа. Тэгээд ээж нь ажил ихтэй ерөөсөө олдохгүй, аав нь нас урцсан. Тэгээд дүүнээрээ хараад өсгөөд явж байгаа ихчийг та нар харах болно. Тэгээ нэг л өдөр энэ бүх зүйлээс залхсан охин Ouija board ашиглан аавынхаа сүнсийг дуудах гэж хичээд юм байна. Мэдээж аимшиг кино болсон хойно юу гэж аз жаргалтай амар амгалан байх уу? Заавал нэг балаа юм болно. Тэгээд бүх юм муу тал руугаа эргэж орхих юм байна. Ямар нэгэн хүчинд эзэмдүүлсэн Veronica охин гэртээ эргэж ирэхэд бүр бүх зүйл хуучин шигээ биш болсныг анзаарах болно. Тэгээ хамгийн аимшигтай үйл явдлууд айлах юмнууд нь гарч эхэлтэн гэсэн. Тэгээ түүнчлэн хамгийн аимшигтай зүйлийн нэг нь юу вэ гэхээр энэ кино бодит амьдралаас сэтгэлэн бүтээгдсэн юм байна. 1990 онд нэгэн бүсгүй Ouija board-ыг оролдож агаад гинтхэн ухаан алдаад үхсэн гэсэн түүх байт юм байна. За тэгээ хэдүүлээ мэдээнийхээ төгсгөл Rotten Tomatoes дээр 100% үнэлгээ аваад байгаа. Veronica нэртэй аимшиг киноны албан ёсны видео танилцуулгыг хүлээн үзцгээе. Айгаг үзтээ. En las culturas primitivas se creía que lo que ocurría en el cielo era un reflejo de lo que ocurría en la tierra. Por eso se creía también que durante los eclipses la oscuridad reinaba por encima de la luz. Cerrar los ojos. ¿Hay alguien aquí con nosotras? ¿Quieres hablar con alguna de nosotras? ¿Lo has movido tú? Lo que habéis hecho aquí es muy peligroso. Quiere hacernos daño. ¿Pero quién? No lo sé. ¿Tú también notaste algo?
Aquello de lo que no te despides se queda contigo. Aquello de lo que no te despides se queda contigo. No mováis. ¿Pero si estoy yo sola? No. No estás sola. Тэгээ Volume Plus сэнгүүлэн байла. Plus News-ийг хүргэлээ. За Volume Plus бидрээ яг одоо Plus News үрж байна. За юу яцгаан өрөө минь залуусаа яг одоо гой кинонуудын тухай мэдээлэл хүргэх гэж байна. Роберт Маркийн бүтээж байсан The Karate Kid киноны зохиол үйл явдлаас сэдвлэн бүтээсэн Cobra Kai нэртэй кино удахгүй гарах гэж байгаа юм байна. Тус шинэхэн кино нь бүрэн хэмжээний биш телевизийн цуврал болон гарахаас гадна YouTube Red цуугаар засагдахаар гэрээ хийсэн байгаа юм байна. Харин найруулагчаар John Horvitz, жүжигчдэр Ralph Macchio, William Zabka нар тус ажиллаж байгаа юм байна. Энэхүү киноны нэг анги нь 30 минутын хугацаатай үргэлжлэх бөгөөд нийт 10 ангиас бүрджээ. За тэгээд эхний 5 ангийг YouTube Red сувгийнхан өөрсдөөсөө зардал гарган бүтээж харин сүүлийн 5 ангийг нь Sony Pictures компанийн ивент тэтгэн тус бүтээсэн байна. Ямар ч тач удахгүй бидний сайн мэдих киноны зохиол дээр тулгуурлан бүтээсэн бас нэгэн гоё зураг гаргахаар болсон байна. За дараагийн кино. Найруулагч Richard Shepard-ийн бүтээл Sweet Bitter нэртэй нэгэн уран сайхны зураг кино энэ оны 5 дугаар сарын 6-нд Star Z сувгаар бас засагдахаар болжээ. Өмнө хатагтай Пилигримийн онцгой хүүхдүүдийн асрамжийн газар киногоор од болж танигдж байсан Ella Purnell тус киноны гол дүрийг бүтээж байгаа бол Tom Sturridge, Kathleen Fitzgerald, Paul Sparks нар мөн дүр бүтээжээ. Sweet Bitter киног Stephanie Dandler-ийн ижил нэртэй зохиолтой сэдвүүлэн бүтээж байгаа юм байна. Ингээд мөн л хамтдаа шинээр гарах цувралын шин трейлерээс сонирхцгаая. $7. Seems like a lot to get in. New York, I love you, but you're bringing me down. Everyone was new once. Don't get overwhelmed. You just need to pay attention. More needs ice. Water 24. Faster. Restock. Soup spoon 27? You know nothing about service. Howard did not just give you a job. He invited you to train. You know nothing about wine. It's not a shot. Well, what do you want to be? I don't know. New York, I love you, but you're freaking me out. Simone's a lot of things. She's not your friend. New York is never a mistake. Jake, however, is. Is this what you wanted? May I kiss you? It's quite sweet. Sweet. За Volume Plus битрээ байлаа. Plus News-ийг хүргэлээ. За Hi Volume Plus Ruben ингээд та бүхэндээ Plus News-ийг хүргэе. За Оскарын наадмын сонирхолтой баримтуудаас 90 дахь удаагийн академийн шагнал буюу Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай болж өнгөрлөө. За 90 дахь удаагийн Оскарын наадамтай холбоотой сонирхолтой баримтуудыг та бүхэнд танилцуулъя. За энэ удаа Jimmy Kimmel дахин уг наадмыг хүлээн явуулсан бөгөөд үүнийхээ төлөө $15,000 $1 цалин авсан байна. За мөн энэ жилийн Оскарын наадам нийт $44 сая өртгөөр зохион байгуулагдсан байна. За мөн энэ Оскарын нэг баримлал нь гэхэд $900 өртгөөр бүрдсэн. Тэгээд Оскарын наадмын дундуур цацагтаа 30 секундын рекламын төлбөр нь $2.6 сая $1 гэж боддоо. За харин Оскарын наадам нь нийт 225 оронд албан ёсны эрхтэйгээр шууд цацагсан билээ. Тэр дунд бас Монголч гэсэн явж байгаа. Мөн дараагийн баримт гэх юм бол John Williams-ийн хувьд тэрээр энэ жил нийт 51 дахь удаага Оскарын наадамд нэр дэвшсэн бөгөөд өнөө цагт хамгийн олон удаа Оскарт нэр дэвшсэн эрхмээр өргөмжлөгдөд байна. За түүний өмнө алдарт Walt Disney-ийн 59 удаа нэр дэвшсэн байсан. За дараагийн баримт гэх юм бол энэ жилийн Оскарын наадмын албан ёсны ориглон дарсаар Piper Hayes-гийн ориглон дарс сонгогдсон. За мөн Christopher Plummer Оскарт нэр дэвшсэн хамгийн хөгшин жүжигчин. Тэрээр одоо 88 настай ажээ. За мөн дараагийн баримт гэх юм бол Timothy Chalamet-ийн хувьд шилдэг эрэгтэй гол дүрт нэр дэвшсэн. Тэгээд 1944 оноос хойш хамгийн залуу жүжигчин байгаа юм байна. За зохиолч Del Toro-гийн Shape of Water кинон Оскарт 13 төрөлд нэр дэвшсэн. Тэгээ 10 дахь кино болоод байгаа юм.
За мөн дараагийн нэгэн онцлог баримт гэх юм бол Netflix-ийн Оскар нэр дэвсэн анхны бүтээл нь Mad Bound болоод байгаа юм байна. За дараагийн мэдээлэл юм бол энэ жилийн Оскарын бэлгийн цүнхэн дотор $100,000 тэнцвэрт бүтээгдэхүүнүүд байгаа бөгөөд тэр дунд Хавайд очиж амрах эрхийн бичиг хүртэл байгаа юм байна. За Dolby Theatre руу ороход тэнд 1929 оноос 2017 оны хүртэл тодорсон шилдэг кинонуудыг жигсааж бичсэн самбар байдаг. За ирээдүйд гарах кинонуудыг жигсааж одоо хоосон самбарыг 2071 он хүртэл байрлуулсан байдаг. За дараагийн нэгэн сонирхолтой баримт гэх юм бол Оскарын улаан хевсний ёслуудаас хамгийн онцгой нь учир тусгай патентжуулж хамгаалсан хевсийг ашигладаг бөгөөд зөвхөн Оскарын наадмын үеэр л хэрэглэдэг байна. Харин мөн хевсийг өөр хаанч ашиглах боломжгүй юм гин. За тэгээд та бүхэнд бидний бэлдсэн мэдээлэл таалагдсан байх. Volume Plus руу байлаа. Та бүхэнд Plus News-ийг хүргэлээ.